Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиас 32 дугаар зүйл баг хорооны иргэдийн нийтийн хурал 32-ийн 1 иргэдийн нийтийн хурал нь шууд ардчлалын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг. Хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг иргэдийн өөрөө удирдлагын байгууллага мөн. 32-ийн 2 иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна. 32-ийн 3 иргэдийн нийтийн хурлын хуралдаанд тухайн баг хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй. 32-ийн 4 иргэн баг хорооны иргэдийн нийтийн хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг хорооны иргэдийн нийтийн хурлын оролцогч болно. 32-ийн 5 иргэдийн нийтийн хурлын оролцогч дараах эрх үүрэгтэй байна. 32-ийн 5-ийн 1 хилэлцэх асуудал санаачлах. 32-ийн 5-ийн 2 асуудал шийдвэрлэхэд таслах хэрэгтэй оролцох. 32-ийн 5-ийн 3 хурлын шийдвэрийг тайлбарлан таниулах. 32-ийн 5-ийн 4 хурлын хуралдааны даргыг сонгох, түүнд сонгогдох. 32-ийн 5-ийн 5 хуралдааны дэгийг сахих. 32-ийн 6 тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн болон хорооны хэсэг тусварын төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн нийтийн хурлын хуралдаанд 3 өрх тутмаас 400-аас дээш өрхтэй багт 5 өрх тутмаас хорооны иргэдийн нийтийн хуралдаанд хорооны хэсэг тусварын 20 өрх тутмаас тусвар нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно. Иргэдийн нийтийн хурлын хуралдааны товыг хуралдаан болохоос ажлын 5-аас доошгүй өдрийн өмнө тухайн баг хорооны оршин суугчдад мэдээлэх бөгөөд хуралдах байршил цагийг тусгасан байна. 32-ийн 7 сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид сонгуулийн дараах баг хорооны иргэдийн нийтийн хуралдааныг сум дүүргийн засаг дарга шинээр томилогдсны дараа зохион байгуулна. Иргэдийн нийтийн хурал гэдэг маань бол одоо шууд арчилсан үндэсний зарчим дээр хэрэгждэг иргэдийн өөрийн удирдлагын үндсэн байгууллага байгаа юм тий. Яг хоо энэ хуулийн заалтан дээр бол баг хороо гэсэн байгаа. Тэгэхээр би бол шууд баг гэж яриад явчихъя. Иргэдийн нийтийн хурлын бол одоо үндсэн үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан. Тодорхой нэг хуралдаан байна шүү дээ тийм үү. Иргэдийн нийтийн хурал бол тухайн багийн одоо сонгуулийн эрхтэй бүх иргэд бол оролцох эрхтэй. Эдгээрээс бол одоо иргэдийн нийтийн хуралдаанд биеэр хүрэлцэн ирж оролцож байгаа иргэнийг бол иргэдийн нийтийн хурлын оролцогч гэж үздэг. Тийм. За оролцогчд бол өөрт нь бол тодорхой эрх үүрэг байдаг. Жишээл одоо асуудал хэлэлцэх асуудлыг санаачлах, асуудлыг хэлэлцэхэд бол таслах хэрэгтэйгээр оролцох, хурлын шийдвэрийг бусдад тайлбарлан таниулах, хуралдааны даргаыг сонгоход оролцох, түүнд мөн сонгогдож болох ийм эрхтэйгээр иргэн бол одоо иргэдийн нийтийн хурлын хуралдаанд оролцдог. За тэгэхээр иргэдийн нийтийн хуралдаан маань бол ямар төвчөнтэй болох вэ гэхээр жишээ нь багийн хувьд бол нутаг дэвсгэрийн төлөөллийг хангах зарчмын үндсэн дээр одоо 3 өрх тутмаас 1 төлөөлөгч орсон тохиолдолд за хэрвээ 400-аас олон өрхтэй том багийн хувьд бол 5 өрх тутмаас 1 төлөөлөгч орсон тохиолдолд багийн иргэдийн хурал хүчинтэй болно тийм. Энэ хуулийн дээр заагдсан хамгийн нэг чухал юм бол нутаг дэвсгэрийн төлөөллийг хангах зарчим гэж байгаа. Зарчим гэж. Өөрөөр хэлбэл багийн иргэдийн хурлын хийхэд бол ойрхоноос нийт үн дуудаж аваад тоон хүртсэн гэж хийж болохгүй. Одоо тэр хамгийн холын уулын мухарт байгаа төлөөлөл 3 айлаас ч гэсэн бол нэг төлөөлөл заавал ирэх ёстой гэсэн. Өөрөөр хэлбэл нутаг дэвсгэрийн төлөөллөө заавал хангана гэсэн. Жишээ нь одоо хот газрын хорооны хувьд бол ингээд хорооны хэсэг тус бүрээс нь ингээд хүн заавал орсон байх ёстой гэсэн ийм шаардлагыг тавьж байгаа юм тий. За ингэж үж н хуралдаан бол эрчийн хувьд хүчинтэй болно. Хуралдааныг бол одоо хуралдаан эхлэхээс бол нийтийн хурлын хуралдаан эхлэхээс 5-аас доошгүй хоногийн өмнө бол иргэдэд мэдээлэх ёстой. Ингэж мэдээлэхдээ бол болох газар цагийг бол заавал мэдээлсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл иргэдийн оролцоог хангах бүх нөхцөлийг хангаж байж хуралдаан эхэлнэ. Чухам иргэд бол тэрэнд ямар хэмжээгээр оролцох нь бол тэдний хэрэг.
Гэхдээ л бол бидний дээр хэлсэн ёсоор 3 өрх тутмаас заавал чөний төлөөлөгч байх хэрэгтэй гэсэн энэ эрчим доод босгыг бол заавал барих хэрэгтэй. Харин бол сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуул болно тийм ээ. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн дараа бол юу болно? Сумынхаа дарга сонгоно. Ингээд сумын даргаыг сонгосны дараа бол багийн иргэдийн хурлын анх дугаар хуралдаан бол болно гэсэн үг. Өөрөөр хэл сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн дараах анхны хуралдаан бол сумын засаг дарга сонгогдсны дараа л хуралдаан хийгднэ гэсэн үг шүү дээ. За мэдээж хэрэг хуралдаанаас бол өөрөөсөө дарга сонгоно, дарга нь бол хуралдааныхаа үйл ажиллагааг бол удирдан явуулна. За хуралдаанаар бол одоо багийн иргэдийн нийтийн хурал ямар нийтлэг хэрэгтэй байх вэ гэхээр өөрийнхөө багийнхаа чиг үүрэгт хамаарагдах ямар ч асуудлыг бол хилцэх юм чиг үүрэг байна. Ямар ч асуудлыг бол санаачлаад хилцэж болно. Энийг бол иргэд өөрсдөө санаачилж болно. Хуралдаанаа өөрсдөө ямар зохион байгуулалтаар ямар дэгдэгээр явуулах бол өөрсдөө сонгоно. Хуралдааны даргаыг сонгох багийн хорооны засаг даргад бол нэр дэвшүүлэх юм хэрэгтэй байдаг. Тэгээ багийн нийтийн хурлын хуралдаан бол үүнээс гадна бол юу гэхээр багийн хуралдааны шийдвэрийн талаар засаг даргын хийсэн үйл ажиллагааны тайланг бол хилцэж ажилд нь үнэлт өгнөлт өгнө. Үнэлт өгөхөөс гадна бол хууль тогтоомж заасан одоо үндслэлээр бол багийн засаг даргыг бол огцруулах тухай санал гаргаж ирж болно. Багийн иргэдийн нийтийн оролдоноос. Гэхдээ энийг бол дээр нь мэдээж хэрэг сумын дарга бол эцсийн шийдвэрээ гаргана шүү дээ тийм үү. За үүнээс гадна бол юу гэхээр хуулиар хэрвээ тодорхойлон хэм хэмжээ олгосон байх юм бол одоо шинэ багийн иргэдийн нийтийн хуралдаанаас бол тодорхой хэмжээний хэм хэмжээний актыг бол хууль тогтоомж нийцүүлээд бол гаргаж болно. Үүнийг бол харин бол зохиц заасан журмын дагуу улсын бүртгэл бүртгүүлэх ёстой. Одоо ямар журам байх вэ гэхээр одоо юу гэдэг мэлчээр ажиллах журам ч гэдэг юм уу, худаг ажиллах журам гэдэг юм уу, энэ чинь бол энийг бол тодорхой эргэцэн акт маягтайгаар багийн иргэдийн хурлаас бол иргэдийн нийтийн хурлаас бол гаргаж ирж болно. За ингээд бол багийн иргэдийн нийтийн хурал боллоо. Үүний дараа бол хурал дуусаад бол одоо багийн иргэдийн нийтийн хурлын зөвлөлийг сонгоно. Энэ зөвлөл гэдэг бол одоо манай энэ хуулиар шинээр бий болсон зүйл. Өөрөөр хэлбэл тэргүүлэгчд гэсэн энэ одоо ойлголт байхгүй болсон учраас иргэдийн нийтийн хурлын одоо байнгын тасралтгүй үйл ажиллагаа хангах үүднээс бол зөвлөл болон хороо гэсэн хэлбэрээр бол ажиллана. Зөвлөл гэдэг бол одоо юуны өмнө бол энэ тухайн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, хоёрдугаарт нь бол дараагийн хуралдаанд бэлтгэх, гуравдугаарт нь бол дараагийн хуралдааныг товлон зарлах гэсэн ийм л 3 чиг үүрэгтэй байгууллага байгаа. Зөвлөлд бол иргэдийн төлөөлөл орно, багийн засаг дарга орно, хуралдааныг даргалсан хуралдааны дарга орно гэсэн үг тийм. Ингээд зөвлөл бол дараагийн хуралдаан хүртэл ажиллах нь байна. Зөвлөлийг бол хуралдааны дарга бол толгойж ажиллана гэсэн үг тийм. Иргэдийн нийтийн хурлын хуралдааны дарга гэж юм байна тийм. Энэ нь ч одоо тодорхой хэмжээнд тодорхой хугацаагаар өөрөөр хэлбэл хуралдаанаас ахвал дараагийн хуралдааны эхлэл бол тодорхой чиг үүрэг хүлээгээд тодорхой хэмжээний ажил хийх нь шүү дээ тийм үү. Тэгэхээр энэ хүнд бол одоо үйл ажиллагааныхны хувьд бол тодорхой хэмжээний урамшууллыг бол олгож болно. Үүнийг бол өөрөө сумын хурлын төсөвтэй бол суулгасан байна. За хуралдааны даргаыг бол улируулаад сонгож болно. Одоо эсвэл дараа хуралдаан бүр дээр шинжилгээд яваад байж болно гэсэн үг.